За би товчхон үг гэлнэ. Нэгдүгээрт энэ удаагийн парламент буюу энэ сөрөг хүчний үргийг үндэсний эвсэл ногоо нам, иргэний зориг ногоо намлаг гүйцэтгэж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бусдууд нь Монгол Ардын нам, хүн нам, арчсан нам засагт хамтарж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зарим нь одоо асуулт асуугаад энэ мэтгэлцээл явж байгаа шүү. Инхээр одоо намлуу дайрлаа, намын сайд нар руу дайрлаа гэд. Энэ сайд нар ч арчсан намын сайд нар биш шүү дээ. Монгол улсын сайд нар. Ерөнхий сайд томилчод байгаа. Тэгэхээр энэ дээр хаана бас энэ нэг тийм явган ус төр одоо болох хэрэгтэй байгаа. Тэгээ яг зүгээр энэ алдаа оноогоо эрт ярилцж ижил бас цаашдаа юун дээр алдаж байгаа энийгээ дүгнэх байлгүй дээ. Тэгээ мэдээж энэ засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээлүүд байгаа хөө. Зохион байгуулалтын, төсвийн, хүний нөөцийн, за хууль эрх зүйн гэдэг маш олон зүйлүүд байгаа. Энэ дээрээ одоо яг л одоо Монгол улсын нийтлэг эрх ашигт хөгжил түрэгдэх тэр одоо 90-ийн дараа одоо тэр зүйлүүдэд тавьж хагаад дистрата бөгөөд одоо оновчтойгоор зарим цөөн ажлуудыг бүр одоо шургуу эрчимжүүлэх гэж ярих уу, маш эрчтэйгээр эрчимжүүлэх ажлыг хиймээр байна. Бүгдийг нь одоо барахгүй. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр яг одоо хүний хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм, дэд үтцийн хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм, улсын болон дагуул хотын хөгжил дээр юуг анхаарах юм, эдийн засаг уулархан салбар дээр юу анхаарах юм гэдэг дээр энэ засгийн газрын гишүүд бас яг фокуслаасаа гэж бодож байна. Өнөөдөр улсын эдийн засгийн эрүүн уулуурхаагаас хамаатай мөртлөө уулуурхаан бодлого нь одоо хүртэл орж ирэхгүй шүү дээ. Одоо хүртэл орж ирэхгүй. Хизээ орж ирэх юм бүү мэд. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нь хараад байна. Хувийн хөрөнгө оруулалтууд энэ уулуурхаан салбарт орж ирж болох юм уу гэдэг зүйлүүд нь хараад байна. Тэгээ энэ чиглэлийн түгжээ болсон газрын хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны хуулиудаагаа балансыг нь олоод уулуурхаан бодлогоо бид нар тодорхой болгоо зарламаар байна шүү дээ. Хийхгүй. Тэгээ өнөөдөр уулуурхаанч одоо бараа түүхийн эдийн үн унжийн энэ унжаагаа дээр бид нар бас бодлогоо эрчимжүүлээд дараагийн циклийг эхлэхэд бэлэн баймаар байна. Дараагийн тэр юун дээр. Гэтэл одоо ийм зүйлүүд нь байдгүй, эрхэлсэн сайдууд нь байдгүй. Асуудлаа ярих гэхээр би сая одноосод байсан гэдгийг бас хэлмээр юм биш үү. Зарим сайдууд нь өрөөндөө суулж хагаад орж ирж хариулт юм байна. Ер нь энэ ийм л байдалтай энэ байнгын ороо чуулганы уралдаанд хандж байна. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Тэгээ энд нэг хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Танаа манаа гэж ялгаад чимхэж аваад чиглээд байгаа юм алга. Энэ дээр хэдүүлээ бас нэг ойлголцчихъя. Тэгээ одоо ингээд үг хэлэхээр л одоо арчсан намын сайдуудыг барьж аавна гэдэг энэ зарим одоо энэ хүмүүс нэг хитэн бүсгүүчүүдийг барьж аваад янз янзаар хэлээд тах юм. Гэхдээ одоо бүрөвд орж гişүн шүү дээ. Би хэлчихье одоо. Тэгээ ёс бус үг хэлжээ. П гэдэг үгийг энэ харамгүй хэлдэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас ус төржүүл бас адилхан ус төрж чадна шүү дээ. Аль болохоор ойлголцоод ийм зүйлүүд байхад зөвхөн манаа танаалуу дайрлаа гэдээ одоо ингэж тах юм. Тэгэхээр энэндээ хаана байя. Тэгээд энэ төрийн албаагчдыг ажлыг хийлгийа. Сайд нар ирдэг байя. Ядаж энэ дээр төрийн нарийн бичгийн дараагаас дээш өмснө энэ бусдууд нь ажиллаа хийжээ. Ялангуяа яг ерөнхий чиглэлийн бодлогын гэдэг юм уу сангийн ам, эдийн засгийн хөгжлийн ам ч гэдэг юм уу ийм чиглэлийн нэг одоо яхаарахгүй бодлогын дарга нар ирж болж байна газрын. Бусдууд нь ингээ ажиллаа хийж юмэр шүү дээ. Тэгээ энд нэг ч бодлогын одоо асуултанд хариулах хүн алга. Тэгээ дараа нь бүгд мэдэхгүй. Тэгээ ийм байдалтай энэ сайд нар ч юм байна шүү. Ялангуяа ерөнхий сайдыг орлох хэмжээний 3 шадар сайдыг нэг нь ч үзэгдсэнгүй. Ядаж эдийн засгийн хөгжлийн яамныхан шадар сайд энэ дээр суугаад